За бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нүс биткойны талаар ярина. Ханштай өсөх үү, буух уу гэж маш олон хүмүүс таамаг тавьж байгаа, асууж байна. Одоо би биткойн руу хөрөнгө оруулалт хийх үү, криптогоос гарахгүй гэд маш их олон асуулт асууж байгаа. Энэхүү бичлэгийг үзээд та нар өөрсдөө бас нэг тодорхой ойлголтод хүрэх болов гэсэн юм бодолтой байна. За биткойны давмгаал хэдтэй байна. Энэ дээр бүгдээр хараад 41% байна тийм ээ. 41% нийт зах зээлийн одоо 41%-ийг биткойн эзэлж байна гэсэн үг ашиглана шүү дээ. Зах зээлийн үнэлгээ бол 2.120 сая 204 мянган долларт тэнцүү юм зураглал харагдаж байна. За биднээс бол мэдээллийг ингээд өөрсдийн YouTube сувгаар өгж байгаа. За энэ дээр бол өмнөх бичлэгийн тайлбарыг өгж ирсэн. Тэгээд энэний бичлэгийг баг зэрэг сонсчээ. Тэднүүсийн одоо санаа бодлын эсрэгч гэдэг нөгөө том тоглогчид нар маань маркет макрод ханшиг унгаж яах гэсэн үг шүү дээ. Нэг өсөндөө стоп лоссын одоо ажиллагаагүй болгож яах гэсэн. За энэ зөвхөн 6 сар хүсв байхгүй бичлэг байгаа. Нэг өснөө ноосны бичлэгээс тушаан гэдэг бол ноосоо байгаа. Уран гэдэг ноосоо авна гэдэг шиг ноосыг хөвчих юм дээр лонг арилжаа хийж, шорт арилжаа хийж. За лонг орсон хүмүүсийг одоо л яаж энэ тоглоом жагсаалаас ингээд ашиггүй гаргаж ирэх гэхээр доошоо ингээд энэ үнэ нэг өсөндөө 28 хавцаа орж ирээд түрүүн биднээсийн хэлдгээр ингээд огцон өсөөд за 45 гэж ирсэн баг 48 50 руу ингэж орж ирсэн. За энэ үед ялангуяа биднээс юу сануулах гэдэг нь тэгэхээр биткойноо энэ юу гэдэг 58 одоо 55 50 дээр авсан хүмүүс бол зарсан зүгтэй гэдэг юм. За ингээд энэ бичлэгийг та бүгд өөрсдөө манай энэ хаягаар ороод харчаарай тийм ээ. За ерөнхийдөө 6 сард бичсэн тэр бичлэгийн үргэлжил гэж хэлэхэд болно энэ бичлэгийг. Тийм учраас та бүгд энэ 6 сард бичсэн бичлэгийг олоод гүйцэд бас сонсчвол зүгээр болов гэсэн юм бодолтой байгаад байгаа. За биткойны давмгааллын талаар нэгж ярьсан биднээс. Тийм учраас энэ дээр бас ярилцсан. Одоо бол биднээс энэ дээр ерөнхийдөө яагаад ингэж унах гээд байгаа ямар шалтгаан байна гэдэг талаар энэ дээр ярилцъя гэж бодож байна. За одоо энэ зураглал бол бидэнд хэрэггүй учраас ингэж арилгачээ. Тэгээд техник анализыг бол бас зарим хүмүүс хийдэг. Энэ бол бас хэрэгтэй. Гэхдээ биднээс бол энэ дээр бол нэг их хайхтар тийм техник анализ хийхгүй боловч ерөнхий зураглалын одоо бүгдээр энэ дээр харчих. За энэ бол хаалганг байгаа. За энэ бол хаалганг тийм ээ. Хаалгангийн зураглалыг үзүүлж байна. Энэ дээрээс одоо 11 онд бол энэ хамгийн дээд ханшин дээр иржсэн $32 байна. За энэ 14 онд нэг $1100 дээд ханшин дээр иржсэн байна тийм ээ. Ингээд та бүгд харж штэ. За дараа нь бид бүгдийн мэдж байгаа 17 оны эц буюу 18 оны ихээр бол $21,000 дээр ирсэн. Одоо ингээд яг энэ байгаа ханш маань одоо дээдлийн ханш байх уугүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ дээр бол хүмүүс маш их маргаж байгаа. За тэгээд энэ дээр биднээс Fibonacci ингээд татаад үзье. Өмнөх энэ доод цэгээс дээдлийн одоо оргил ханшны дээд цэг дээр ингээд авчиад татаад үзэж байгаа. Энэ 1200 хэдэн тийм ээ. Тэгэхэд энэ рүүгээ ингэж хурж ирээд буцаад ингээд унсан байгаа. Унахдаа энэ доотлын Fibonacci-гийн 85-ыг шүргсэн байгаа байхгүй. Тэр нь бол $178. 1200 хүрээд унахдаа $178 85 руу орж ирсэн байна шүү дээ Fibonacci-гийн үзүүлэлт дээр. За дараагийн юуг нь харъя бүгдээрээ. Дахиад энэ доод цэгээс өссөн дээд цэгээс ингээд унаад энэ хамгийн доотлын 15 оны доод ханшнаас дээш энэ оргил цэглэлөө бас Fibonacci татаад үзэж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг авчиж жагаад за ингээд оргил цэг нь нөгөө нэг алдартай 18 оны буюу 20,000 штэ тийм ээ 2021. За ингээд Fibonacci татаад үзэнгүүч энэ хамгийн өмнөх доод ханшнаас дээшээ өссөд оргил цэг нь 21,000 дээр ирээд буцаад унахдаа Fibonacci-гийн 85 дахь энэ үзүүлэлт дээр очиж унсан байгаа. Энэ нь бол нэг $3,200 байгаа байхгүй. За ингээд цаашаа яваа тийм ээ. За ингээд 19 оны 3 сарын доод цэг дээр ирээд 13,000 өрөөд ингээд унж ирсэн.
За эндээсээ бид бас дахиад Fibonacci шугамыг татъя. За эндээс 3200-аас за өнөөдрийн оргил цэг буюу бараг 64 мөр хүрсэн шүү дээ, тийм ээ. 64,000 хүрсэн. За тэгэхээр одоо бид бол юу гэж харж байна гэхээр энэ хань шууд энэ оргил цэгэрс унаад ийшээ доошоо ингээд 85. За энэ 78 шугам байна. За энэ бол нэг 17,000 тийм ээ. За энэ бол 11,000 дээр ирнэ гэж үзэж байгаа байхгүй юу. За нэг юм гаргалгаа гаргаж байгаа. За гэтэл энэ оргил цэг чинь болоогүй гэдэг хүмүүс тэгж байгаа. Энэ оргил цэг чи одоо 100 явт юм аа. 100,000 хүрнэ эднэс гэдэг ингэж яриад байгаа шүү дээ. 100,000 руу хүрнэ гэсэн юм ярьж байгаа хүмүүс. За бид бол энэ 100,000 руу хүрэхгүй одоо 64,000 бол энэ циклийн дээдлийн оргил цэг гэж үзэж байгаа байхгүй. За нөгөө нэг биднээс батлах гэдэг бас гаргалгаа бол энэ доотлын оргил цэг хүртлээ доотлын үнэлтийн цэгээс дэше хэдэн хувь өссөн байна гэдгийг ингээд харах гэж байна тийм ээ. За энэ $2-оос өмнөхд нь бол энэ дээдлийн оргил цэг хүрэхэд нэг 50,000 өсөлт үзүүлсэн байна. За дараа нь энэ доотлын оргил цэгээс энэ оргил цэг хүртэл хэдэн хувь өсөж байгаа гэдэг үзье. За энэ хавьд байна тийм ээ. За ингэнгүүт нэг 10,000 хавцаа өссөн байна. За тэгэхээр нэг 5 дахин бага өсөлт үзүүлж байна. За одоо биднээс эндээс доотлын 3,200-аас энэ өнөөдрийн биднээс харж байгаагаар оргил цэг хүртэл 5 дахин бага гэдэг чинь 10,000-аас 5 дахин бага гэдэг чинь 2,000% явах хэрэгтэй байхгүй дэшээ. За ингээд би татлаа. За ингээд 2,000% гүйл нэг багцаагаар авч байгаа шүү 2,000% гүйл ингээд 69-70,000 хүрнэ гэсэн үг. За энэс дээшээ гарахгүй тэр 100-120,000 руу одоохондоо гарахгүй гэсэн юм дүгнэлтэнд хүрж байгаа. За биднээс бол техник анализ хийгээгүй, янз бүрийн тэм паттерн татаагүй. Ерөнхий юм ханшны хөдөлгөөнийг харж энийг өөрсдөө гаргаж ханш бол одоо дээд цэгтээ хөрцөн эргээд унахтаа доотлын 85 руу орно гэсэн юм таамаг төвшүүлж байгаа шүү. Тэрэндээ бас бүрэн итгэлтэй байгаа. Тийм учраас та бүгд энэ дээр бас болгоомжтой байх хэрэгтэй. Заавал яран авах шаардлагагүй. Жишээ нь биднээс өмнөх бичлэг дээр 60 дээр аваад уналтанд ороод 30 хүрсэн хүмүүс бол 50 ч юм уу 45 дээр зараад доош унахт нь аваараа нэг 70% зараад 30% бариад үлдээ гэсэн зөвлөгөө өгчсэн. Одоо ч гэсэн тэр байр суурь баримталж байгаа. За энэ дээр бол биткойны давмгаал байгаа. За энэ зурагтай холбоотой. За энэ алт сизон буюу алткойны улирал, биткойны улирал ихэснүү гэдэг энэ график дээр харуулж байна. За 1 жилийн хугацаатай энд харуулсан. За бүх хугацааг ингээд аваад үзье. Энэ дээр бол алт сизон буюу 18 оны 1 сараас 18 оны 4 сар хүртэл одоо алт сизон өргөлжижсэн байна 3 сар хүртэл. За тэгэхээр энэ биткойны ханш буюу биткойны давмгаал хэсгэд алткойны одоо давмгаал буурдаг, ханш нь одоо юу гэдэг ундаг, биткойны давмгаал буурахад алткойнууд ханш өсдөг гэдэг юм зүй тогтол бол зарим үедээ таарж байгаа, зарим үедээ таахгүй байгаа. Тийм учраас та бүгд биткойны ханш унангууд алткойнууд өснө гэсэн юм зүй тогтол байхгүй. Яг хөө зарим нэгэн тийм алткойнууд бол өсөж байгаа. Тэрийг бол одоо хэлэлтгүй бүгдээрээ мэдж байгаа. Тийм ээ? Одоо энэ дээр ингээд зарим нэгэн алткойнууд бол өсөлттэй байна шүү дээ. Тэгэхээр энэ биткойны давмгаал унах тутам одоо алткойнуудын ханш бүгд өснө гэсэн тийм ойлголт юм уу, дүгнэлт тийм тогтцсон онд байхгүй. Тийм учраас одоо юу гэдэг биткойн нэг үнэтэй авцсан гэж байгаа хүмүүс зөвхөн нэг л хацраа алгадуулах гэсэн үг. Заавал дагж одоо ингээд биткойн унж байгаа юм чи алткойныг авна гэд эргээд хоёр хацраа алгадуулж болохгүй гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр зарим нэгэн алткойн өсөж байгаа эргээд энэ бас ундаг зүй тогтолтой байгаа. За энэ бол алткойны давмгааллыг харуулж байна. Бид нүс энэ дээр бас өмнө ярьжсэн. Одоо 40 руу ороод ирсэн байгаа. За яг одоо ингээд 30-35 руу орж ирэх магадлалтай. Ингээд 30 руу орж ирэх тийм ээ. 35 дээр орж ирэх, 30 руу орж ирэх ингээд алткойны давмгаал ингээд ихсэх магадлалтай. Энэ үед бол зарим нэгэн алткойнууд өснө, бүгд өсөхгүй. Ерөнхий биднүүсийн одоо харж байгаагаар бол мэдээж энэ дээр
одоо энэ юунууд бол том тоглогч нар бол тэнэг биш. Тийм учраас бүгдэнд бол боломж өгөхгүй. Энд бол нэг зах зээл дээр 10-аас 20% ашиг хийж 80% нь алддаг гэсэн. За энэ бол нөгөө өндөр ханшны одоо үе байна. Нэг 3-4 сар үргэлжилсэн 60 хэдэн мянга 65 мянга гэх тийм ээ. Энэ дээр бол тараалт хийсэн гэж үзэж байгаа биднээс институционал хөрөнгө оруулагчид аваад одоо л эргээд энэ үнсэн штэ 30 руу орж ирсэн тийм ээ. 30 руу орж ирэхэд одоо ингээд өсөж байна. За зарим хүмүүс бол энэ дээр өсөлт цаашаа үргэлжлэнэ. Энэ бол боломж өгж байгаа маа энэ уналт. Одоо энэ 52 руу орж ирээд 43 руу орж ирж байна тийм ээ. Өнөөдөр ингээд 40 дээр ороод ирсэн байгаа. Энэ бол боломжоо тийм учраас ингээд дахиад нэмж авах гэдэг бол их буруу асуудал гэж үзэж байгаа. За биднээсийн нөгөө Fibonacci-гаар бас дахиад татаад үзье л да. 20-4 сараас хойш. За эндээс татъя. Хамгийн дээд зэг хаана байна? За энэ дээр авчлаа. За 85% гэдэг чинь 17 мянга. За бүр 19 оны доотлын зэг дээр авчиад биднээс бас энэ Fibonacci-г татаад үзье. За энийг унтраач. За энэ 19 оны үнэлтийн доод зэгнээс биднээс Fibonacci-г татаад үзье. За ингээд дээдлийн одоо энэ 64 дээр авчиад ирээ. Тэгээд 78% Fibonacci-гийн заалт бол 16000, 85-ын заалт бол 12 13000 байгаа. Тэгэхээр бид яаран барин энд бол хөрөнгө оруулалт хийх хэрэггүй, маш их осолтой. Одоогоор бол энэ дээр том манипуляц явагдаж байгаа. Бүгдэнд нь дундчлах ч юм уу тийм ээ. Бүгдэнд нь боломж өгөөд хэмтэн дээр нь аваад эргээд энэ 64-өөс 100 мянга руу өснө гэсэн тийм ойлголт байж болохгүй гэсэн. За энэ арилжаан дээр юм уу яг энэ савлгаатай зах зээл дээр бол маш их юутай байгаа. Одоо тогтворгүй. Тэгээд 10-20% нь ашиг хийж 80% нь алддаг гэсэн үг байна. За баян хүмүүс нь баяжна. Ядуу хүмүүс нь ядуурдаг юм зүй тогтолтой ямар ч зах зээл дээр ядуу хүмүүс гэдэг нь бол мэдээлэлээс олж юм уу ойлголтгүй тийм хүмүүс бол илүү их мөнгө алдах магадлал өндөр байгаа. Тийм учраас биднээс энэ дээр бол болгоомжтой байгаараа гэсэн сануулга гэдэг нь өөрсдийн дүнлэлтийг хэлж байна. За тэгээд энэ бодоо уналтын гаргалгаа ч юм уу альткойн дээр хамаагүй өсөж болж болохгүй гэсэн гаргалгааг биднээс бас энэ альткойны нийт зах зээлийн үнэлгээн дээр харуулъя гэж бодож байна. За энэ бол нийт альткойны зах зээлийн үнэлгээ одоогоор нэг их 80-200-300 сая доллартай тэнцүү байна. За өмнө энэ үнэлтийг хэд хүртэл хэмжээсэн байна энийг харахад ойлгомжтой болох. 18 оны 1 сар хамгийн дээд зэгтээ энэ зах зээлийн ханшин 445 сая хүрчээсэн байна шүү дээ. За ингээд 445 сая долларын үнэлгээтэй нийт зах зээлийн үнэлгээ унаад хэд хүрсэн байна? 38 сая дээр орж ирсэн байна. Энэ бол 18 оны одоо 12 сарын 17 гэсэн үг байхгүй юу? 17 оны 12 сараас 18 оны 12 сарын одоо жилийн дотрын уналт үзүүлжсэн байна. За энд бол баг зэрэг өссөн 19 оны 6 сар хүртэл өсөөд ингээд доошоо унсан. За энэ хавьд бол альткойны одоо боломжтой авах ханш гэж үзэж байгаа биднээс 20 оны 1 сарын хавьд гэсэн үг байна шүү дээ. 20 оны 1 сар 20 оны 5 сард бол энэ альткойныг одоо нийт зах зээлийн үнэлгээ 38-60 саятай байхад нь авах боломжтой гэсэн үг байхгүй. За одоо тэгээд эндээсээ биднээс эргээд 92% нэ гэж үзье л да. 92 за 90%, 89. Эргээд 90% унлаа гэхэд энд 129 сая долларын үнэлгээтэй болно гэсэн. Нийт альткойнуудын зах зээлийн үнэлгээ. Энэ үед нь биднээс бол авч болно шүү дээ. Яаж сандарч болохгүй. Яг уу үйлчлэгээ хэрэглээтэй тийм койнууд руу орж болно. Тодорхой хэмжээгээр. За тэгэхээр зах зээлийн үнэлгээ 120 сая дээр орж ирэх нь байна. Хэрвээ яг өмнөх жишгээр ингээд унах юм бол энэ хавьд орж ирэхэд нь биднээс 50 стейбл койнороо альткойн аваад за энэ үзүүлсэн өсөлт шиг ашиг хийж болно шүү дээ. Эндээс хэдэн хувийн өсөлт үзүүлсэн байна тийм ээ. Гэтэл эндээс юу гэдэг 114 саяас 820 сая гэдэг чинь баг
800 дахин өсөлт үзүүлсэн байна. Эндээс та ийшээ өсөлт үзүүлэхэд нэг дахин ч юм уу 50 30% өсөлт үзүүлэхгүй болов гэсэн бодолтой байгаад байна биднээс. За тийм учраас та бүгд энэ мэдээллийг аваад өөрсдөө төгнөлтөгээд сайн бодороо. Тэгээд криптовалютын зах зээл рүүгээ болгоомжтой мэдээлэлтэй оролцоорой гэж хэлэх гэсэн. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.